За Хөвсгөл аймгийн Тариалан ЮБС-ийн биологийн багш хар сүрэгтэн тунгалаг овогтой Дарчмын Батбаяр байна. За миний оролцож байгаа шинэлэг санаа бол Золбин нохоо мууран дээр ажиллах санаа байгаа юм. За тэгэхээр сум гэлтгүү аймаг улсын хэмжээнд Золбин нохоо муурны асуудал их хөндөгдөж байгаа. Ингээд Золбин нохоо муурыг яагаад барьж авсан бэ гэхээр нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдал мөн хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдал нөлөөлж байгаа учраас сонгож авсан юм аа. За Золбин нохоо муурны төвлөрүүлэх байр. За энэ байр нь болохоор яг зарим иргэдэд нохоо үрчлэх үйл ажиллагаа үзүүлж болно. За мөн нохоог тодорхой чиглэлд сургаж, за малчин нохоо, хотч нохоо, за мөн туслагч нохоо, чарганд хөлдөг нохоо ч юм уу гэх мэтээр төрөлжүүлэн сургаж бас болох юм. За мөн хүнсэн нохооны махыг мал эмнэлгийн шаардлагын дагуу цэвэр тижээж хүнсэнд хэрэглэж бас болох юм. За мөн нохон арьс үс ноосыг гутал хувцас хийхэд бас ашиглаж болох юм аа. За ер нь бол одоогоос 2 жилийн өмнө Золбин нохоо муурыг тижээж болох юм а гэдэг сэтлийг бол яг би 8 өдрийн туршид 7 муурыг амьд баригчаар бариад 15 хоногийн туршид тижээж үзэхэд ганц хүндрэлтэй асуудал нь юу байсан бэ гэхээр муурны тижээл санхүү дээр очиж жоохон хүндрэлтэй болж исэн. Тэгэхээр яг энэ Золбин нохоо муурны төвлөрүүлэх байран дээр хамгийн чухал нь байр барих асуудал, дараа нь хоол тижээлийн асуудал, за мөн ажиллах хүчний асуудал шийдэж чадах юм бол ерөнхийдөө сум, суурин, аймаг, улс даяар Золбин нохоо муурыг хямгадаж болох юм а гэсэн нэг санаа байгаамаа.